Харьцуулалт гэдэг зүйл бол хүүхдийн хөгжилд маш сөргөөр нөлөөлдөг зүйлсүүдийн нэг. Хүүхд болгон ондоо өөрийн гэсэн үзэл бодолтой, мэдрэмжтэй. За ийм учраас хүүхдийг ч гэсэн байгаагаар нь хүлээн зөвшөөрж авах нь аягүй чухал. Байгаагаар нь хүлээн зөвшөөрнө гэдэг нь хэн нэгэнтэй харьцуулахгүйгээр тэр хүүхдийн онцлог, чадвар энэ зүйлийг урамшуулн дэмжиж ингэж авахыг хэлээд байгаа. Тэгэхээр бусдад харьцуулах нь өөрөө цаашлаад хүүхдийн өөртөө итгэх итгэл сөргөөр нөлөөлж идэг ийм зүйл байгаа. Тэгэхээр бусдад харьцуулахаасаа илүүтэйгээр тухайн хүүхдийн зан чанар нь юу вэ? Онцлог нь юу вэ? Юуг илүү сайн чаддгийг, ямар зүйл дээр илүү өөрийнхөө ур чадварыг хөгжүүлмээр байна гэдэг тал дээр нь хамтдаа ярилцаж шийдэх нь илүү өөртөө итгэх итгэлд нь сайнаар нөлөөлөх болно.